22 дугаар бодлогыг бодъё бүгдээрээ. Математик дүүжингийн урт 40 см буюу 0.4 м. Дараах нөхцлүүдэд дүүжингийн үеийг бол дэлхий дээр сарн дээр гэсэн байна. Математик дүүжингийн үеийг яаж олох вэ? 2p язгуурдор L-ийг хуваах нь g буюу дүүжингийн уртыг чөлөө түнэлтийн хурдталд хувааж олно бүгдээрээ. Ингээд a t дэлхий гэж түүнийг 2-ыг үржих нь p 3-аар авчи L 40 см 0.4 хуваах нь 10. Хуваах нь 10 дээрээс 2 гарч ирэх нь байна. 1.2 секунд байх нь. Сарн дээр бүгдээрээ сонирхъя. T иски түүнийг 2-ыг үржих нь 3 шууд орлуулаа явчих 0.4. 6 дахин бага гэсэн юм чинь нэг жоох урт бичээд бүгдээрээ 6-гийн тоогийн дээш нь гаргаад 10-ийн тоогийн доош нь оруулчих. Энэ хэд гарах вэ гэвэл энэ 24 гарна. 6 доор 10 гарч ирнэ. 2 гараад ирнэ. 6 цаана үлдэх нь байна. Ингээд 12 1.2-ыг үржих нь язгуурдор 6 секунд байх нэ. Математик дүүжингийн урт нь 0.5 м бага. Уг дүүжингийн хэлбэлцлийн үе 2 секунд. Математик дүүжингийн урт ямар байвал 1 секунд үетэй хэлбэлцэх вэ гэж 23 дугаар асуултан дээр асуусан байна. T1 нь 2p язгуурдор уртыг нь өгсөн байна. L-ийг хуваах нь g. Ингээд энэ нь 2 секунд байх нь. Нөгөө T-гүр уртыг нь бүгдээр болох юм байна. T2 гэдэг нь 2p уртыг нь L' гэж цөмөрөө g байх нэ. T1-ийг T2-т хуваавал юу болох вэ? T1-ийг T2-т хуваавал L дээр үлдээд L' доороо гарч ирэх юм байна. L' тэр нь язгуурдор квадрат дэвшүүлж хоёр талыг нь ингээд харах юм бол T1-ийн квадрат хуваах нь T2-ийн квадрат, L-ийг хуваах нь L' болох нэ. За шууд орлуулъя. За маань дуусчих. T1-ийн квадрат 4 гарна. T2-ийн квадрат 1 гарна. 4 гарч байгаа юм байна. L чи 0.5 байсан. L' нь мэдэгдэхгүй байгаа. L' тэнцүү 0.5-ыг 4 туваасанд тэнцэх нь тэг 125 мөн үү? Тийм байна. Ийм урттай байх нэ. Математик дүүжингийн хэлбэлцлийн үе дэлхий дээр 2 секунд байсан бол уг дүүжин сарн дээр ямар үетэй хэлбэлцэх вэ гэж асуусан байна. Дэлхий дээрх үеийг нь 2 секундтэй гэж өгчихсэн байна. Тэр нь 2p L-ийг хуваах нь g. Дэлхий дээрх g. Харин сарн дээр 2p L-ийг хуваах нь g, g-ийг хуваах нь 6 дахин баг учраас 6 дээшээ гараад ирнэ. Ингээд g. L-ийг хуваах нь g гэдгийг энэ дээрээс олчих бүгдээрээ. За нэгийг хуваах нь p юм байна. Язгуурдор L-ийг хуваах нь g. Энэ доор юу гарч ирэх вэ гэхээр энэ доор нэг юм гарч ирнэ. TS 2p 6 язгуурдор 6-гийн тусад нь гаргаад язгуурдор L-ийг хуваах нь g. Язгуурдор L-ийг хуваах нь g байна. Нэгийг хуваах нь p-тэй тэнцэжсэн. Ингээд 2 язгуурдор 6 секунд үетэй хэлбэлцэх нэ сарн дээр. 25 дугаар бодлого тус бүр L1 ба L2 урттай утсан дүүжин зурагт үзүүлсэн байна. Дүүжингүүдийн давтамжуудын харьцаа n1-ийг n2-т хуваасан 4-1 бол уртуудын харьцааг олооч гэсэн байна. Давтамжуудыг нь яаж олох юм? Давтамжийг нь нэгийг хуваах нь 2p, L-ийг хуваах нь g гэхийн оронд g-ийг хуваах нь L1 язгуурдор гэж олно. Яг үүнтэй адилхан нэгийг хуваах нь 2p язгуурдор дахиад g-ийг хуваах нь L2 гэж олно. Энэ хоёрын хооронд нь хуваая. Яагаад вэ гэхээр энэ хуваахад 4-1 гарах юм байна. Хариу хийхэн алга болох вэ гэвэл энэ нь ингээд алга болчихно байна. Цаана юу үлдэх вэ? За цаана нэг ийм юм үлдчихэв. L2-ыг хуваах нь L1 язгуурдор тэр нь 4-1 гэж гарч ирж байна. Ингээд квадратад дэвшүүлж хоёр талыг нь квадрат дэвшүүлвэл L2 хуваах нь L1 нэгийг хуваах нь 16 болно. L1-ийг хуваах нь L2-ыг асуусан учраас тонгоруулаад 16 байх нэ. 16 L урттай математик дүүжинг К-цэгээс чөлөөтэй орхисон утсан дүүжин түүний замд байрлуулсан хадаасанд хүрч цааш хөдлөөд M-цэгт хүрсэн байна. Энэ хадаас нэг дэвшлүүлчихье. Энэ тохиолдолд утсан дүүжингийн хэлбэлцлийн үе 7 секунд байваа. Хэлбэлцлийн үе гэж юу гэсэн үг юм? К-гаас ахуулаад M дээр очиж буцаад К ирэхэд 7 секунд байсан. Хадаасыг авч байхгүй болгол дүүжингийн хэлбэлцлийн үе ямар байх вэ гэж асуусан байна. Энийг тэнцвэрийн байрал гэж үзээд за энэ 7L юм бол энэ 9L урттай нэг юм математик дүүжин 16L урттай өөр нэг математик дүүжин. Энэ математик дүүжин хэлбэлцлийн үеүүдийн 4-1-ээр яах вэ гэхээр энэ зайнуудыг туулна гэсэн үг. Эндээс энэ хүртэл T1
хугацаагийн харин эндээс энэ хүртэл T2-гийн энийг O-гийн K-гаас O хүртэл T1 хугацаа. Харин O-гоос M хүртэл T2 хугацаа гэдэг бүгдээр үзье. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэрвээ ямар нэгэн байдлаар хадаас байхгүйсэн бол энэ урт дүүжингийн T1 хэлбэлцлийн үеийг 4 хуваасны нэгтэй тэнцүү ийм одоо хугацаа гэсэн үг K-гаас O хүртэл. Харин T2 хугацаа нь богинохон математик дүүжин хэлбэлцэж ийлаа гэж үзэхэд тэрний үеийнх нь T2-гийн түүнийг 4-ний нэгтэй тэнцүү хугацаа O-гоос M хүрэх тэр хугацаа. O-гоос M хүрээд буцаад M-с O хүрэхэд дахиад нэг T2 хугацаа өнгөрнө. Энд нэг 2T2 байна. O-гоос K хүрэхэд дахиад T1 хугацаа өнгөрнө. Ингээд 2-ыг үржих нь T1 дээр нэмэхэд T2 нь өгсөн ёсоор 7 секунд байх нэ. Энэ утсан дүүжингийн хэлбэлцлийн үе энэ тохиолдолд 7 секунд гэж өгсөн учраас энэ 1-р тэгштгэл, 2-р тэгштгэл, 3-р тэгштгэл хадаасыг авч байхгүй бол дүүжингийн хэлбэлцлийн үе буюу T1-ийг бүгдээрээ олохыг зорж гинэ гэдээ бүгдээрээ ойлгож байна. Тэгвэл T1 болон T2-уудыг олъё. Энэ 4-р тэгштгэл том T1 нь 2p урт нь 16l хуваахан g байх нь ойлгомжтой. Ингээд 5-р тэгштгэл 2p нөгөөх нь 9l байгаа. 9l-ийг хуваахан g буюу энэ дээрээс хэд гарч ирж байна? 4 гарч ирнэ. 4 8p l-ийг хуваахан g. Эндээс 3 гараад ирнэ. 3 2 6 6p l-ийг хуваахан g байх нь. Одоо эдгээрийг дүүлээ яах вэ гэвэл энд орлуулчих болж байна. Гагцхүү 4-т хуваах шаардлагатай юм байна. За T1-ийг олох юм бол энэ 4-т хуваачвал 2p l-ийг хуваахан g болох нь байна. Энэ бол 2p энэ 6p. 6p-г бүгдээрээ 4-т хуваах юм бол 2-ны 3p гарна. l g. Одоо орлуулъя. 2-ыг үржих нь 2p язгуурдаар l-ийг хуваахан g нэмэх нь 1.5p 3-ыг 2-т хуваагаад 1.5 язгуурдаар l g энэ нь 7 болох нэ. Ингээд энэ дотор хэд гарах вэ гэхээр 3.5p l g. 3.5-ыг 2-оор үржүүл 7p болох нь байна. Тэгээд l g тэнцүү 7. Ингээд устдаад язгуурдаар l-ийг хуваахан g гэдэг бол 1-ийг хуваахан p-тэй тэнцэх нь байна. Үүнийг хаана орлуулах вэ гэвэл T1 2p 16l хуваахан g байгаа. Тэр үе нь T1 нь тэнцүү 2p энэ дээрээс 4 гараад ирнэ. Цаана хин үлдсэн бэ гэвэл l-ийг хуваахан g бол l-ийг хуваахан g 1-ийг хуваахан p-тэй тэнцүү. Тийм учраас 2 үржих нь 4p үржих нь 1-ийг хуваахан p-нүүд нь устдаад 8 секунд үетэй хэлбэлзэх байжээ гэж олж болох нь. Пүршин дүүсэн долгионы тархах хурд 10 м/сек. Пүршний нэг үзүүрийг долгион үүсгэгч аппаратад холбож 1 секунд үетэйгээр хэлбэлзүүлэн үет долгион үүсгэсэн гэвэл уг долгионы уртыг олоо гэсэн байна. Ямар нэгэн уртыг яаж олдъё? Хурдыг хугацаагаар үржүүлж олноо. Хурдыг нь өгчихсөн байна 1 секунд үе гээд хугацааг нь өгсөн байна. Тийм учраас 10 м долгионы урттай ийм үет долгион байх нь байна. 28 дугаар бодлого үет долгионы урт 40 см бөгөөд 20 м/сек хурдтай тархнаа. Долгионы давтамжийг олооч гэсэн байна. За, долгионы уртыг яаж олж болох вэ? V-г T-гээр үржүүлж болно. Эсвэл бол 1-ийг хуваах нь T гэдэг чинь 1-ийг хуваах нь давтамжтай тэнцүү. Яг энэ дээрээс бид нар юу гаргаж ирж болох вэ гэвэл давтамж гэдэг нь хурдыг долгионы уртад хуваасандаа тэнцэх нь байна. Долгионыхоо урт нь 20 м/сек шүү. Нөгөөх нь 40 см буюу 40-ийг үржих нь 10-ийн хасах 2 м-ийг ингээд 2000-ыг бүгдээрээ 204-т хуваа 50 Гц болох нь байна.